сайн бацгаана уу? Холонгийн мэрэгэн дэстан зүг тавтаа морилно. За өнөөдөр 7 сарын ерөнхий байдал гэсэн мэргийг хий. Ингээд тийм дөрвөн сонголтоор 1 2 3 4 та сайн харж байгаа сэтгэлчин татагтаад байгаа карта сонгороо. Жохон 7 сар гаргаад оруулж байгаа болохоор жоохон уцлаараа жоохон амжихгүй авсараад ингээд 7 сар гарчлаа. Муу одоо хувийн мэрэг сонирхож байгаа хүмүүс хамбал миний Facebook-ийн мессенжерээр надлаа хандаж болно шүү. Муу Instagram-ийн Instagram-аар хандаж олно. Гэхдээ би хөвчлэн Facebook-ийнхаа мессенжер дээр илүү идэвхтэй хийдэг. Instagram хаяа гэдэг орхоо жоохон тийм мартаад байдаг. За сонголтоо хийсэн бол одоо тийм нэгдүгээр картаас эхлэе. Нэгдүгээр картыг сонгосон нэмрээ эхлэе. За энэ тавчин ингээд одоо 7 дугаар сарын ерөнхий адил ямар сар болох вэ гэсэн юм хийж байгаа. За бүх картуудаа зэрэг хөвчихсэн бүгдээрийн дэлгэцнээ танигдсан. За иймэрхүү гоё карт гарсан. Гоё карт гарчсан байна. За ингээд эхнээс нь энэ талаа юу гэж бодож байна. За энэ карт энэ сар ямар сэдвтэй сар болох вэ гэхээр зэрэг ер нь бол айгүй олон хөс нэнгэрүүдийн юу вэ одоо царайнууд те ингээд таныг айгүй олон хөс нэнгэрүүд ингээд тойрцсон юм шиг. Тэгэхээр ямар ч байсан энэ 7 сарын одоо сэдв гэвэл одоо Тэнгэрийн оролцоо гэж нэрлэдэг. Ингээд тэнгэрүүд ингээд тий таны харсандаас тэнгэрч одоо таны амьдралыг оролцож байгаа юм шиг тий Тэнгэрийн оролцоо гэсэн юм сэдвтэй тий сар болж магадгүй мэн тий ер нь аль тий энэ сард одоо таны даасан харсан сахиус ч юм уу тий эсвэл одоо Тэнгэрийн оролцоо ч нэлээд ихтэй сар ах болно. Ер нь аль та ганцаараа бишээ тий сахиус нь одоо тэнгэрүүд одоо тий таны амьдралд тий нөлөөлж байгаа шүү гэсэн тий тиймэрхүү зүйл хэлээ энэ дээр. Тэгээд энэ нөгөө сэдв буюу юу чухал болох вэ гэдэг ийм юм дээр татсан байхгүй. Тэгээд ер нь бол чухал болох зүйл нь гэх юм бол одоо итгэл тий өөртөө итгэл те энэ сар бол одоо тий сорил бол биш харин таны итгэлийг одоо шалгах тийм үе болж магадгүй байна. Тий одоо таны энэ ажил үстэр ч юм уу юун дээр самуутай энэ сард одоо болж байгаа үйл явдал дээр одоо ер нь та хэр өөртөө ихтэй хийж байна тий тэр чинь нэлийн юм шалгах үе юм шиг тий та ямар ч юм хийсэн тэрний үр дүн бол таны ихтэй шууд тий холбоотой болох хаа гэж бодож байна. Энэ сард энэ зүйл аягүй чухал болно гэж харж байна. За ямар ч байсан маш гоё карт гарлаа. За тэгээд одоо дараагийн 2 картаар 2 айгу эсрэг тесрэг карт гарсан маз. Тэгээ энийг гараад би жоохон ингээд салхишуураад өнгөрч байгаа байхгүй юу. Тэгээд жоохон нэмэлт явахгүй энийг татсан чинь гарч ирсэн. Тэгээд тэгэхээр зэрэг бол энэ сарын уур амьсгал болохоор зэрэг эмчлэгдэх ангаагдах тий эрчмийн үйл явдал болж магадгүй гэж бодож байна. Одоо айгу олон хүн үзэж байгаа бол нэг хэсэг хүн одоо эрүүл мэндтэй одоо таны ямар нэгэн эрүүл мэнд ч муу байсан эсвэл бас нэг хэсэг хүмүүс нь болохоор одоо сэтгэл санаа муу байсан тий. Тэгээ ийм байсан бол одоо тийм хүмүүс байгаа бол одоо энэ сард нилээ тэр чинь ингээд цаашлаад холдоод явна гэсэн байна тийм. Ер нь аль таны би эсвэл би зүгээрээ сэтгэл санаа муу гэсэн хүмүүс байх бол одоо таны сэтгэл санаа нилээн тий ангаагдаад тий хараа зүрхнээс чинь ингээ гэрэл цацраа тий ангаагдаад явах тий үйл явцал тийм үйл явц явагдана тий муу одоо таны бие ч юм уу сэтгэл чинь одоо нэлээд зовж байгаа бол жоох хэцүү байдалтай байгаа ч юм уу тий тийм аавал энэ бол зүгээр одоо тийм төр зүрийн явдлаа тий одоо энэ 7 сард таны зүрх нээгдэж одоо хайр хүлээн авахд аягүй бэлэн болно гинэ тий тэр нь ингээд тэг гэрэл тун ойрхон байхыг та олж харах юм байна л да. Ер нь жоохон тэг ангаагдах тий зүрх сэтгэл ингээд нээгдэх ямар нэгэн зүйлд одоо юм хүлээн авахд тий
бэлтгэгдэх ийм сар болох юм шиг санагдаж байна. Тэгэхээр уучлаар жоохон ингэж сүнслэг тал руу тайлбарлаж байгаа бол жоохон уучлаар энийг бүр тэгж тайлбарлахаас өөр аргагүй болчлаа. Тийм замарч ясан өөрөөсдийнхөө нөхцөл байдал тохируулаад тийм карт ингээд цаана ингээд шуурга салхи ингээд одоо шуураад ингээд өнгөрч байгаа байхгүй юу. Тийм. Тэгэхээр энэ сард болохоор ямар өөр амсгалтай сар гэхэлэр зэрэг нэлээ таны сэтгэлийн зовлон ч юм уу скол биеийн одоо эрүүл мэндийн байдал чинь энэ сард нэлээ одоо юу гайгүй олноо ингээд зовлон шаналл ч юм уу тэр бол ингээд асраад бол холтноо. Тэгэд одоо таны зүрх сэтгэл одоо нэгдэн энэ одоо сайн зүйлийг одоо хүлээн авахд одоо бэлэн болно гэдэг бэлтгэж байгаа үе юм шиг ийм санагдаж байна. За ингээд одоо шууд ажил үйлс рүү орё гэж бодож байна. За энэ 4 картыг ажил үйлсээр татсан байгаа. Тийм ажил үйлсээр за энэ 3-ыг ингээд харах юм бол ер нь бол ажил үйлсээр одоо ямар нэгэн одоо ажил үйлс чинь болж битгүй нэг тийм юу гэдэм бэ ажил үйлс чинь тэмхэн байсан бол ч юм уу эсвэл ингээд ямар ч ажил үйлсээр ямар нэгэн ухаарал цэвэршилт ч юм уу тэ одоо нэг ажил үйлсээр ямар нэгэн стратегийн тийм одоо эргэлт авчрах сар гинэ. Тийм ямар нэг юм оронгоор нь ингийн биш гэдэг чинь ямар ч гэсэн ингээд нэг тийм айгу том ухаарал ч юм уу цэвэршилт ч юм уу эсвэл ямар нэгэн тэ одоо цэвэрлэгээ хийгдэх ч юм уу эсвэл ямар нэг одоо стратеги тэ одоо тэ бодлого төлөвлөгөөний үед нэлийн эргэлт болох тийм сар болж магадгүй юм байна. Тэгээд ер нь аль тийм энэ сар ямар нэгэн зүйл ажил үйлсээр тэ ямар нэгэн зүйлийн эхлэл ингээд үзэгдээд харагдаад эхлэх одоо цаас миний ажил ингээд ингэчих юм биш тэгээд ямар нэгэн гоё шинтэй эхлэл ингээ үнэртэх гэх юм уу одоо юу гэжлээр тийм ямар ч ясан дажгүй болох юм биш үстэй ямар нэгэн шин юмны одоо уур амьсгал ингээд орж эхлэхтэй тийм за ямар ч ясан ямар нэгэн шин юм эхлэх гээд байгаа ч юм шиг ингээд санагдах тийм юу энэ тэгээд энэ карт харах юм бол ер нь бол за хоёрмөрхөө байх ч гэсэн таны ажил үйлс дээр юу гэдэг таны ажил үйлс сартын зорилгонд чинь ингээд юу гэдэг саад гэж хэлэх үү скол гинтийн саад гэж хэлэхгүй хаа зөвхөн нөгөө гинтийн одоо гинтийн нөхцөл байдал гарч ирж магадгүй тийм одоо жишээгээр одоо эхлэх юм бол энэ зүгээр жишээ шүү зүгээр юу гин л яараа юу сансараа гэж хэлээ. Одоо жишээ нь ингээд яг ийм хийх гээл явжсэн чинь гинт одоо хөдөө авах ч юм уу тий. Хөдөө явахаас өөр аргагүй тийм нөхцөл байдал гарч ирэх ч юм уу тий. Тийм. Ямар нэг ажил үйлстэй ингээд зорио явжсэн чинь тэрийг жоохон таслаад одоо хүүхдтэйгээ төлөө ч юм уу тий энийг юм тамд явах скол хөдөө авах юм. Скол нэг тийм гинтийн нөхцөл байдалтай гарч магадгүй гэсэн байна. Тийм. Одоо ажиллаа төр жоохон тий яагаад тэгтээ тэр нэг муу юм биш юм шиг санагдчих байна. Айгуу гоё шинэ эхлэлийн үнэртэх тий стратегийн эрс эргэлт юм шиг тиймэрхүү. За тэгээд танд энэ сард одоо ажил үйлсээр зөвлөгөө гэсэн чи хэлбэр. Тэг яг хоо туслалт янз бүрийн тэг өөрөө ганцаараа зүтгээд байхгүй тэг одоо туслалцаа байвлаа аваарай гэж магадгүй муу одоо юу гэдэг юм муу одоо таны хийж байгаа ажил үйлсээр ажил үйлс нь одоо таны өөрийн чинь хүсэлт юу яг нийцэж байгаа юу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэсэн байна. Одоо таны хийж байгаа энэ 7 сард хийж байгаа ажил үйлс чинь үнэхээр таны жинхэнэ одоо дотоод те дуу хоолой хүсэлт чинь нийцэж байгаа юу гэдэг. Яг энэ айгу дургу ингээд кастн дээр зогсож байгаа хүний юм юу байхгүй юу? Тийм. За ямар ч гэсэн
Тийм ажил үстээр өөрийнхөө миний хүсэл сонирхол яг жинхэнэ хүсэл сонирхол миний энэ хийж байгаа ажил үст нийцж чинь үгүй гэдгийг тэ сайн шалгаараа гэсэн байна. Одоо өөрөөсөө асуу гэх юм үү. За тэгэхэд за ажил үстээр миний өрхөө. Тэгчээд мөнгө санхүү дээр энэ сар ямар хөө явах болоо. За мөнгө санхүү дээр болохоор зэрэг тийм ер нь аль дажгүй хуучнараа өмнөхөөрөө санаа зовлтгүй гайгүй гэсэн иймэрхүү тий мессежтэй карт гэж бодож байна. Ямар ч байсан хуучнараа одоо юу айгу сайн тийшээ тий доктортой гинэ. Таны орлого бол айгу доктортой нэг тийм муу бол биш. Доктортой сайн гэж ах шиг байна. Тийм одоо санаа зовлтгүй тайван тий мөнгө санхүү дээр одоо энэ сард муу одоо энэ сард та магадгүй одоо ар гэртээ мөнгө зарах гэр бүлдээ мөнгө зарах ар гэр бүл ямар нэгэн асуудал дээр мөнгө зарах ч юм уу тиймэрхүү зүйл ээж болох юм. За ерөнхий орлогч нь бол нэлээд доктортой хуучнараа санаа зовлтгүй тайван гэж аахгүй тий. Тэгсэн мэтлээ та өөрөө орж ирсэн орлогож ар гэр бүлийн ямар нэгэн зүйлд тий мөнгө зарах тийм байж болох юм. Мөн энэ картыг харах юм бол тийм жоохон дураараа мөнгө үрж магадгүй гэж бодож байна. Та өөрийнхөө гадаад үзмжинд ч юм уу эсвэл ямар нэгэн таашаал өгөх зүйлэнд ч юм уу тийм мөнгө зарж магадгүй. Гадаад үзмж эсвэл ямар нэгэн гоё таашаалтай зугаасан таашаалт ч юм уу тийм. За тэгээд мөнгө санхүү дээр зөвлөгөө болохоор зэрэг офис. Энэ карт гарсан зөвлөгөө. Тэр нь ал тийм туслахтай болох хэрэгтэй гэж юм бол мөнгө санхүү дээр ямар ч нэг тийм офис тийм ер нь ал тийм одоо нарийн шарын зүйл яг ингээд нөгөө одоо нарийн бичгийн дарга юу гэдэг вэ? Яг тэрэн шиг ингээд өөртөө те мөнгө санхүүг нэлээ ингээд нарийн ширийн зүйлийг ингээд нягтлаад та өөртөө ингээд нарийн бичих юу яаж юм шиг те баянасаар иймэрхүү утгаар гарч ийн гэж бодож байна. За одоо энэ картыг ойлгохгүй тэгээд хоёр дахь карт татсан чинь ийм карт гарсан. Тэгэхээр зэрэг ер нь ал тийм одоо мөнгө санхүү дээр тийм гадаад байдалтай одоо хэд анхаарч тий мөнгө зарах гээд байгаа тал дээр нэлээд анхаараарай гинэ. Тийм. Таны одоо дотоод сэтгэл ханамж, дотоод юу ч айгу чухал шүү. Тэрнээс хэд ингээд гадаад байдалтай тийм мөнгө зарах гээд байж магадгүй тэрэндээ болгоомжтой. Хараа одоо таны дотоод тийм сайн сайхан ч айгу зүгээр шүү тийм. Дотоод ингээ амар тайван сайхан байх юм бол одоо ямар ч хүн айгу гой харагддаг юм байна л да юу гэдэг тий. Тэгэхээр зэрэг гадаад байдалтай хит мөнгө зарах хэрэггүй ч гэж юм шиг иймэрхүү мессеж байна. За ингээд дуустал ямар ч юм ингээ чадсан ядсан өөрийнхөө тайлж авах шүү. За тэгээд за энэ карт болохоор зэрэг энэ 3 карт хайр сэтгэл дээр татсан маа. За зарлаараа сая тасарчлаа. За ямарч ингээд ажил үйлс мөнгө санхүү хэллээ. За ингээд хүн орондоо харилцаа. Эхлээд хайр төрлөө үзье. Хайр төрлийн одоо таны амьд хайр төрлөө харилцаа энэ сард ямар болох вэ гэхээр зэрэг тэр нь аюу гоё карт гарсан. Тий. Хайр сэтгэлийн харилцаа одоо хүмүүс болохоор зэрэг энэ 7 дугаар сард одоо таны партнер одоо танд хандах хандлага нь аюу сайн байж магадгүй. Тий. Ер нь ингээд энэ хоёр карт ярих юм бол би биендээ одоо боддоор ингээд аюу туслан дэмжинэ гэдэг байхгүй. Тийм. Ер нь бол таны гэсэн сэтгэл хий хоосон биш те. Ямар ч гэсэн боддоор ингээд танд ингээд яах юмсан одоо халамжлах ч юм уу те. Таныг ингээд дулаанаар ингээд тэрх нэг ийм карт баг. Гэтэ тэр нь хийсвэр ш те.
яг бодтой зүйлэр тий. Тэгээд таа ч гэсэн бас нэлийн одоо тийм бодтой би биний ингээд дэмжин би биний одоо юу гэдэг би биэнд айгуу дэмжлэг тустай байх ийм сар үе ямар ч сар таны партнер тий хайрцагтай хүмүүс бол тэгээд энэ карт гарчихсан болохоор зэрэг яг хайрцагт юм ч гэсэн бас хайрцагтаас гадна одоо та өөр зүйлд жоохон сэтгэлж явчих гээд байж магадгүй өөр зүйл рүү тий яг хайрцагт жоохон ингээд байж байгаа юм чинь гэл тий тийм айгу тайван байгаа болохоор зэрэг та өөр зүйл рүү сэтгэл санаа чинь явж магадгүй гэсэн байна. За ямар ч сан одоо партнертай хүмүүс л иймэрхүү анхны хайрцагт харилцаан дээр тэгээд зөвлөгөө нь хаашаа болох гэж. За зөвлөгөө нь болохоор зэрэг тийм гоё карт гарсан үнсэлтүүд гэдэг тийм нэлээ бие биенээ эрхлүүлжтэй үнсэж байгаараа гэж ч магадгүй мөн бол одоо хайр бол зөвхөн те мэдрэмж бишээ харин одоо хүндлэлтэй тэнцвэртэй хамтдаа орших тийм одоо тийм эрчим шүү те энэ үнсэлтүүдэд гартахгүй тийм тэгэхээр зэрэг те хайр бол зөвхөн мэдрэмж бишээ те аль болох биений хүндлээд айгу тэнцвэртэй авчих үеинд бол энэ сард хичээгэр гэсэн байна. За тэгээд хооронд харилцаа. За хооронд харилцаан дээр ийм хөө карт гарсан баа. Хооронд харилцаа. Хоорондын харилцаан дээр тантай ижил үзэл бодолтой хүн ойлголцсон хүн гарч ирэх. Ямар ч байсан ингээд тантай хамтраад одоо өвчин зүтгэгч юм шиг нэг тийм тантаа одоо адилхан үзэл бодолтой тий ойлголцсон хүн одоо гарч ирэх магадлал өндөр юм байна. Тийм сайн хамтрагч гэдэг. Тийм сайн хамтрагч. Тэгээ ер нь ингээд хоорондын харилцаан дээр хүмүүсийг таны мэдээ гэсэн тийм гүнзгий харилцаа тий үүсгэж магадгүй юм байна. Тийм гүнзгий яриа хөрөг гэх юм уу тий. За тэгээд энэ карт гэх юм бол ер нь бол ямар нэгэн одоо хүндэрсэн байсан харилцаа танд байсан бол тэр харилцаа дахин сэргэж магадгүй юм байна. За хүндэрсэн харилцаа байхгүй гэж хүмүүс юм бол одоо шинэ харилцаа тань гарч иж магадгүй. Шинэ бүлэг хүмүүс гэдэг ч юм уу шинэ харилцаа одоо энэ одоо сард орж ирэх. Эсвэл ямар нэг ингээд хол хүндий болцсон байсан тэгээ найс нөхч юм хамаатан садан ч юм уу тийм харилцаа дахин сэргэж магадгүй. За ямар ч байсан ижил үзэл бодолтой одоо сайн хамтрагч байна. Энэ сард муу одоо хүмүүсийг таны мэдээ гэсэн одоо гүнзгий харилцаас их яриа хөрөө ихтэй одоо гүнзгий одоо тинэрсэг муу одоо хүндэрсэн харилцаа дахин сэргэх тийм харилцаа байхгүй гэсэн юм бол одоо шинэ харилцаа тий гарцах гэх мэтчлээ ямархуу зүйлүүд бол байж магадгүй байна. Тэгээд хоорондын харилцаан дээр тийм карт тийм зөвлөгөө болохоор зэрэг тийм зөвлөгөө хоорондын харилцаан дээр ер нь бол ингээд хүндэрсэн байсан харилцаа сэргэх зүрхсэндээ тэр чи Москвал шинэ харилцаа одоо үүсэх боломж ол тэ нэгдэж байна. Хүндэрсэн хүмүүстэй одоо дахин нэгдэх одоо тэ одоо боломж шинэ харилцаа эсвэл тэ шинэ харилцаа одоо энэ сард нэгдэж байна шүү. Тэ ер нь бол тий шинэ хүмүүстэй уулзах эсвэл одоо байгаа юм тэ харилцаа тий нэлийн гүнзгий төвшөнд бол тий хөгжүүлэхийг одоо хичээгэр гэсэн байна. Тий одоо тийм учраас та одоо зүрх сэтгэлээ айгу нээлттэй айлгаараа гэсэн байна. Хүмүүстэй айгу нээлттэй харилцах тий нээлттэй харилцаа их чухал шүү энэ сард гэсэн байна. За ингэж тайлъя. За тэгчээд за ингэж одоо ажил үйлс мөнгө санхүү хайр сэтгэл хоорондын харилцаа хийж дуусчаад одоо танд
одоо энэ сард илэх сахиусны өнгөрөөд одоо мессежийг уншия гэж бодож байна. Энэ маш одоо сүнслэг хэлбэртэй мессеж ирсэн байна. Тэгэхээр магадгүй нэгдүгээр картыг нэг жоохон тиймэрхүү сүнслэг зүйлд дуртай ч юм уу тиймэрхүү зүйл дээр хүмүүс юу сонгосон байж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгээ ер нь бол unicorn те таны дотоод эд чи те энэ агуу ичтэй маар байхгүй юу? Таны дотоод ичд бол идэвхжиж байна тий. Unicorn бол тэ ер нь бол цэвэр ариун сэтгэл сүнслэг хүчийг бол бэлэгддэг юм амтмаа. Тэгээд энэ сард одоо таны зүүн савин одоо бүтээх чадвар сэтгэлийн гээгээрл маш өндөр одоо байх магадлал өндөр байна. Тийм үү одоо сахиусны тэнгэрүүд одоо таны хажууд тий байгаа тул тийм дөрөв гэсэн дээ таны хажууд тийм байгаа тул та ингээд зоригтой одоо мөрөөд үйлд тий. За иймэрхүү мессеж хэлж байна гэж бодож байна. За тэгчээд за хоёр дахь нь энэ картаар болохоор зэрэг тийм бас л энэ харт нэлээд сүнслэг зүйл. Тийм тэгээ ер нь бол та яг зөв зам дээр явж байна. Одоо ингэж дахин одоо тэргэлцэхэ болоо. Та яг одоо байгаагаараа л хангалттай тий. Тэгээ ер нь бол таны сонгосон зам чинь бол тий зөв энэ төр бичсэн тий зөв. Тэгээд одоо л сахиусны өнгөрөө тий одоо бид таныг одоо чиглүүлж тий хамгаалж байна гэсэн байна. За ямар ч гэсэн энэ сард хэлхийх сахиусны өнгөрийн мессеж юм байлаа. Тэгчээд одоо таны сонголтын картнаас санд хэрэгтэй мессеж авъя гэж бодож байна. Энэ одоо Кураймаксва мосуку гэдэг карт тахгүй. Тэгээд ер нь бол яг одоо ингээд яг амьдралынхаа оргил цэг дээр очих гээд шүү гэдэг ийм карт аа. Тэгэхээр зэрэг таны сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо оргил мөч чинь тун удахгүй ирнэ. Одоо солонгон л одоо таны амьдралд одоо улам сонирхолтой аз жаргалтай одоо таны амьдралдаа улам сонирхолтой аз жаргалтай одоо тийм болохыг бол танд ингээд одоо тийм дуулгаж байна. Тэгээ ер нь одоо хийж байгаа зүйлээдээ тууштай төрөвчлүүлээрээ тийм гэрэлт ирээдүй одоо таныг хүлээж байна. Одоо таны сонгосон зам тань те аз жаргалтай төсөл рүүдээ одоо таныг ингээд хөтлөх нь тийм гарцаагүй шүү гэсэн байна. Ямар ч сан гайхамшигт үг гэлээ гэж бодож байна. Оргил мөч чинь тун утахгүй гэж байна. За ингээд өндөрлөө. Тэгээ үнэхээр гоё картууд гарлаа гэж бодож байна. Ингээд тэгээ үнэхээр таалагдсан бол тийм лайк тархапти мартаараа аман таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол тийм им unicorn гэдэг ч юм уу нэг юм сүнслэг морин ивэл далавчтай морин тийм эможи гэдэг лөө. Тийм эможи хам бол тийм дараараа тийм морин усан хүн ч юм уу те тийм эможи байдаг болоо хэрэг байдаг бол ямар ч за бүр болохгүй бол зүгээр тиймэр те. А тэгэх юм бол нэгдүгээр картыг сонгосон бөгөөд таны 7 дугаар сарчаад аз хиймэртэй тий тийм байгаасаа гэж тийм бэлэгдээд морь тийм дараараа гэж хүсье. А тэгэх юм бол та намайг дэмжиж байгаа өөрийнхөө сарыг сайнаар тийм зөгнжин гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд хоёр дахь картыг сонгосон нэмэр эхлэе. 7 дугаар сарын ерөнхий адил. Ер нь 7 дугаар сард ер нь ямар хөө сар болох вэ гэсэн юм хэлж байгаа. За ингээд 2 дугаар картыг сонгосон хүнийхээ бүх картуудыг зэрэг тийм нэгдэцээ. За иймэрхүү картууд гарсан байна. За ингээд энэ сард энэ 7 сард одоо 2 дугаар картыг сонгосон хүн маань одоо ямархуу сэдвтэй сар болох вэ гэх юм бол ер нь бол уучлал ба уян хатан гэсэн ийм сэдвтэй сар болж магадгүй. Тэ ер нь энэ сард ер нь юу чухал болох вэ гэхэлэр зэрэг тийм одоо төр зогсолт, бодит хамгаалалт тий
нэг тиймэрхүү зүйл аяг чухал болж магадгүй юм байна. Тэгээд та ингээд одоо ямар нэгэн нэг замаар ингээд явах гэж байсан ч одоо ямар нэгэн саатал эргэлзээ одоо гинт ухрах ямар нэгэн тийм мэдрэмж төрж байж магадгүй. Гэхдээ энэ бол ерөөсөө алдаа биш ээ. Харин одоо таны илүү тийм одоо зохистой замд те чиглүүлэх Тэнгэрийн удирдлага байж магадгүй юм байна. Ямар ч гэсэн иймэрхүү зүйлүүд аягүй чухал болох юм байна. Та одоо магадгүй те ямар нэгэн зүйл дээр одоо төр зогсолт ч юм уу, скол ямар нэгэн саатал ч юм уу, эргэлзэхгүй жоохон хурсан ч юм уу, иймэрхүү одоо зүйл ч юм уу тийм мэдрэмж төрж байвал те энэ бол таны алдаа биш ээ. Одоо Тэнгэрийн те одоо удирдлага байж магадгүй гэсэн байна. За энэ зүйл их чухал болох нь. За тэгчээд тийм жоохон уучлал төвийн хатан байдал те одоо юмны наанта санта байдал аягүй чухал болох юм шиг байна. За тэгээ энэ сарын одоо өөр амьсгал гэх юм бол энэ карт гарсан маа. Тэг community те ер нь ал та энэ сард нэлээд ганцаараа бол байхгүй гэж магадгүй. Тэг одоо найз нөхөд хамт олон ч юм уу гэр бүл ч юм уу ямар нэг тийм бүлэгтэй ямар одоо хүмүүс аягүй чухал байр суурийг эзэлнэ гэдэг ч юм. Скол та хүмүүстэй одоо хамтрах, харилцах, хүмүүсийн дэмжлэг авах тийм сар байж магадгүй. Ямар ч юм нэг тийм групп хамт олонтой ямар нэгэн хамаатан садан ч юм уу скол найз нөхөд ч юм уу хамт олно. Ер нь аль нэг үгээр хэлэх юм бол нийгмийн идэвх аягүй сайн сар байж магадгүй. Олон хүнтэй харилцах тэгээд бол энэ сарын өөр амьсгалтай гарсан болохоор зэрэг. Нэг баг болж ажиллахад нэлээ анхаарал зүгээр ах гэж бодож байна. Ямар ч байсан олон хүнтэй харьцах бүх одоо бүлэг хамт олон тийм групптэй харилцах тийм нийгмийн идэвх тийм сайн сар байж магадгүй. За ийм өөр амьсгал байна. За тэгчээд шууд ажил үйлс дээр үзье. За ажил үйлс дээр юм хөө карт гарсан. Ажил үйлс. Тэгээ ажил үйлс дээр бол та ер нь чатгаараа л хичээх бах. Тийм ер нь ал өөрийнхөө давуу байдлыг давуу талыг ашиглаж өөрийн одоо давуу талаа ашиглаад одоо ажил төрлийн амжилтаа явуулах магадлал өндөр юм байна энэ сард. Гэхдээ танаас их шалтгааллах байх ямар ч байсан өөрийнхөө давуу талаараа ажил үйлсээ амжилтаа явуулж чадах байхаа. Тэгээ ер нь бол та ингээд заавал болгоно бүтгэнэ гэдэг амлалтын төлөө нэлээ өөртөө ихтэй хандах тийм хандлага байна ажил үйлс дээр За тэгээд энэ картыг харах юм бол нар буруу харчод байгаа хгүй. Тэгэхээр зэрэг жоох ажил үйлс дээрээ нэг тийм хүүхдээ бас тэгэхээр нэг тийм хүүхчиг хандж магадгүй гэдэг ямар нэгэн бодлого төлөвлөгөөгүй бодлогогүйгээр төлөвлөгөөгөөр зүгээр ста ингээд хийгсэн ирч хүчээрээ хандах гэж магадгүй. Тэгээ энэ дээр нэлээ тийм болгоомжтой зүгээр хагч бодож байна. Нэлээд бодлого төлөвлөгөөгүй ингээд ажил үйлстэй хандах гэдэг магадлал нөгөө ингээл хүүхчиг ирчээрээ л За тиймэрхүү утгаар талээ. Тэгээд ажил үйлс дээр энэ карт болохоор зэрэг жоохон Тэгээ ажил үйлс дээр хэд өөрийнхөө зүтгэх гэж магадгүй байна. Тийм хэд хүний зөвлөгөө ч юм уу юу авахгүйгээр жоохон хэд өөрийнхөө байх гэж магадгүй. Тийм тэгээ ер нь аль эсвэл та магадгүй жоохон ажил үйлстэй ч юм уу энэ сард болох юмдаа одоо жоохон бардам хандчих гэж магадгүй. За энэ дэр болгоомжтой байвал зүгээр ах. Ерөнхийдөө та өөрөө нэлээ даваа байдлаа ашиглаад нэлээд зүтгэх байх гэж бодож байна. Ямар ч байсан энэ төлөвлөгөөгүй юмд орох мөн жоохон өөрийнхөө зүтгэхтэй иймэрхүү зүйлүүдээ дээр жоохон болгоомжтой хамгаал гайг байх гэж бодож байна. Тэгээ танд зөвлөгөө ажил үйлс дээр зөвлөгөө ийм хоёр зөвлөгөө харсан байхгүй юу? Ажил үйлс дээр зөвлөгөө гэх юм бол та одоо ажил үйлсийнхаа эхтийн төлөвлөгөөгөө дахин нэг
хинаараа гэж магадгүй. Тийм. Тийм дахин нэг хинаараа энэ картыг харах юм бол ер нь ингээд та ажил үсээ явуулахдаа яг 50-50 байх хэрэгтэй гинэ. Одоо ажил үсээ хамтарч хийж байгаа ч юм уу одоо цаа талдаа бас 50 өөртөө асаа гэдэг чи одоо танд ашигтай одоо нөгөө тэр ажил үс яаж хамтарч байгаа хүн ч юм уусгүй бол одоо үйлчлүүлэгч юм уу те тэр талдаа ашигтай нэг юм 50-50 байхаар ингэж зохицуулаарай гэсэн байна. Тэгэхгүй ингээ одоо нэг тал нь илүү дандаа тийм анжаадахар ерөөсө болохгүй юм байна л да. Тийм цаашдаа те. Тэгэхээр зэрэг яг ажил үс бол цаа талдаа ч ашигтай өөртөө ч ашигтай ингэж яг 50-50-аар болгохоор те. Аль нэг тал нь ингээд тийм манжуулж болохгүй шүү гэж аим шиг юм картын. За тэгээд за ажил ус дээр иймэрхүү зөвлөгөө гарлаа. За тэгээд энэ картыг гаргачих. За мөнгө санхүү дээр энэ дөрвөн картыг авсан ба. Мөнгө санхүү дээр болохоор зэрэг тэр нь бол муугүй гэж байна. Мөнгө санхүү дээр энэ 7 сард одоо таны ахуй амьдралд бол хүрэлцэнэ нөхтэй одоо зохиоргүй байна гэсэн иймэрхүү тийм утгаар гарч ийн. Тэгээ энэ картыг харах юм бол ер нь та мөнгө санхүүгийн тал дээр нэлээд шин зорилго илүү тийм одоо утга учиртай хандлагыг нэлээд хайж магадгүй. Өөр би яг юу хийж чадаж одоо юу гэдэг мөнгө олох боломжтой байна гэдэг ч юм. Та илүү одоо цаашаага шинийг харах те санхүүгийн шин зорилго илүү тэг утга учиртай хандлагыг бол нэлээ эрэлхийлэх хайх ийм хандлага байна энэ сард. Яг үндсэндээ бол зөвөр ер нь бол амьдралдаа бол нэг тэгж байхгүй. Амьдралд бол энэ 7 сард бол нэлээ мөнгө санхүү хүрэлцэнэ нэгс авахгүй мэн. Гэхдээ та илүү шин зорилго илүү тийм шинэ хандлагыг хайж магадгүй. Тэгээд энэ картыг харах юм бол жоон тэнцэр алдагдаж магадгүй маань ингээд орлого орж ирж байгаа ч гэсэн те нэг санаа зовлтго орж ирж байгаа ч гэсэн зарлага жоо хаяг хийж магадгүй. Тийм орлого зарлагын харьцаа нэлээд тэнцвэрхгүй болох гэдэг юм тийм. Орлого зарлагын харилцаа нэлээд тэнцвэргүй болох тийм. Зардал ихтэй хэсэх. Орлогоо буруу удирдах гэж магадгүй мэн. За энэ дээр болгоомжтой хараа. Тийм. За тэгээд танд санхүү дээр зөвлөгөө гэх юм бол чинь санхүү дээр зөвлөгөө гэх юм бол за энийг авах юм бол санхүүгийн зөвлөгөө. Ер нь санхүүгийн одоо тал дээр суралцуул зүгээр авах гэж бодож байна. Санхүүгийн мэдлэгтэй болох те мэдлэг авах эсвэл ямар нэгэн одоо санхүүгийн боломж өөр одоо санхүүгийн их усэр ингээд эхнээсээ тэг хайжсэн дээр шүү. Тэг ер нь бол өөр их усэр одоо нэг тэг энэ сард халахмыг хийх ч юм уу те хайх ч юм уу. Тэг ер нь санхүүгийн тэг мэдлэгтэй болоорой гэж байна. Тэг мэдлэгээ нэмэх тал дээр те нэлээ одоо өөрчлөөрөө сураарай гэж ах шиг байна. За ингээд мөнгө санхүү ажил үйлсийг хэлж дуслаа. Тэгээд таны одоо хайрцагтай харилцаа. Энэ 7 сард сэтгэлийн харилцаан дээр ямар өөр амьсгал байна вэ? Би гэж чадчих байна. Энэ нэлийн бүх мөөрөө хийдэг. Жохон ачаалттай ч юм шиг. Хайрцагтай харилцаа гэх юм бол жохон асуудал бол ээж магадгүй. Хайрцагтлийн асуудал жохон нэг жоохон сонин асуудал байна. Тийм нэг тийм туйлдахтай ямар ч хэцүү харилцаа вэ гэдэг ч юм уу жоохон ингээд туйлдах ядрах асуудал аюу хаа болохоор хайрцагтал дээр тийм зүйл бас жоохон байж магадгүй маань. Тэгээд энэ картыг харах юм бол хайрцагтлийн харилцаан дээр ер нь бол юу гэдэг нэг тийм хайрцагтлийн харилцаан дээр нэг тийм дутуу хандлага.
Тэг хэрэгтэй үедээ л ингээл тантай харилцдаг хүн гэдэг ч юм уу. Тэг нэг иймэрхүү уур амьсгал бол байна. Танд нэг дутуу хандаад байгаа ч юм шиг тэг нэг хоёрын оронд тэг сайн ч юм шиг өвч юм шиг байдаг тэг эсвэл ингээ нэг хэрэг тэг болохоор л одоо харилцдаг гэдэг ч юм уу. Тэг иймэрхүү зүйл байна. Энэ картнаас тэгээд тэн дээр болохоор таашаалын карт гарч байгаа байхгүй харилцагдлын. Тэгэхээр зэрэг энэ сард бол ер нь бол тийштэй иймэрхүү байх ч гэсэн бие махбодын харилцаа бол байна. Таашаалын харилцаа бол байна. Тийм бие махбодын харилцаа. Гэтэ сэтгэлийн харилцаанд нэг жоохон ингээд таныг жоохон ингээд одоо ядраах тий асуудал үүсгээд байх ядраах тий нэг дутуу хандлага гарах гэдэж магадгүй мэн. За ингээд хайрцагтын харилцаан дээр одоо танд зөвлөх үү? Тийм баалын харлан бол амар гоё картын тий. Тэгээд хайрцагтын харилцаан дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол одоо хит гүнзгий биш те энэ уур шиг те хит гүнзгий биш зөөлөн энэ айгу ус гарч байгаа болохоор те ус чи айгу зөөлөн те зөөлөн харилцах нь айгу чухал аж магадгүй байна энэ сард та тэр хүнтэй хайрцаглахаа одоо харилцааны хүнтэйг одоо хит гүнзгий биш хит татан биш одоо хит ингээл юу гэдэг тийм биш те тийм зөөлхөн те тийм зөөлхөн харилцах нэг чухал аж магадгүй байна. Тэгээ ер нь бол асуудлыг хит задлан шинжилж ингээ хүн дээр ингээл авч үзэхээсээ илүү те хамтдаа зүгээр л энийг одоо жоохон хөнгөн өвчлөлтэй байдлаар одоо хайртай үнтэйгээ те өнгөрөх гэх мэтлэн. Тэгээд одоо хайрцагын харилцаан дээр хит хүн дээр авч үзэх те хит гүнзгий авах үзэх гээд тех бол хэрэггүй. Тийм ер нь бол жоохон зөөлөн хандлага жоохон хөнгөн байгаараа л гэж ах шиг байна. За тэгээ хайрцагтай харилцааны ийм хуур амьсгалтай байна. Тэгээд одоо хуантай харилцаа энэ 7 агуучлаар энэ сар Тамирхан ахны хуантай харилцаан дээр ийм карт гарсан. Тэг хуантай харилцаа яг энэ карт доош харсан байгаа ч гэсэн бүр амар ингээл жаргалтай ийм биш ч гэсэн ер нь аль дажгүй. Хуантай харилцаа бол нэг тийм гэр бүл, найзуудтайгаа тийм дулаахан, сайхан энгийн харилцаа бол байна. Айгуу сайхан дулаахан уур амьсгалтай одоо өдрийг өнгөрөх одоо гэр бүлтэйгээ ч юм уу ямар нэгэн тэг бүлэгтэй хамт олонтойгоо тэг гэр бүл ахалтай магадгүй тэг гэр бүл ч юм уу ямар нэгэн одоо найзтай ч юм уу ямар ч дулаахан сайхан энгийн гоё одоо өдрүүд бол зөндөө яна магадгүй тэг наадам энэ болж байгаа болохоор тэг ямар ч гэсэн хооронд харилцаан дээр энэ их хамгийн ихэнд гарч байгаа болохоор ийм өдрүүд аюух байх болно гэж байгаа шиг байна. Тэгээд хоёр дахь карт нь болохоор зэрэг ер нь хооронд харилцаан дээр ямар нэгэн зүйл маш ойлгомжтой болж магадгүй. Таны одоо хооронд харилцаан дээр эргэлзээ тайлагдах, ойлгомжгүй харилцаа нэлээд тодорхой болох. Таны нүд нэгдэх ийм хүн биш юм уу, ийм биш юм уу гэлтэй. Ер нь харилцаа нэлээд яг зөөлөх тийшээ гэж бодож байна. Хооронд харилцаан дээр. За тэгээ энэ картыг ингээ харах юм бол ер нь бол хооронд харилцаан дээр одоо дургүй хүнээ өөрийнхөө талд одоо оруулах дайснаа одоо юу гэдэг өөрийнхөө талд тэг оруулах гэдэг ч юм уу. Ямар ч байсан харилцаагаа нэлээд зөөлөн аргаар харилцаж магадгүй юм шиг юм карт байна. Тэг онцгүй байсан харилцааг те ингээд тэг арга ив цаг хугацаагаар те ер нь зөөлөх ямар нэг юм ойлгомжтой болж магадгүй юм байна. Хэрэгэлзээ тайлагдах тийм. За тэгээд танд хооронд харилцаан дээр зөвлөгөө энэ гарсан. Сансар огторхой гэдэг картахгүй байна. Тэгэхээр зөв хооронд харилцаан дээр энэ гарна гэдэг чинь ер нь хооронд харилцаан дээр тантай холбогдож байгаа хүмүүс бол одоо зүгээр нэг одоо тийм тохиолдол биш ээ. Одоо энэ харилцаа бол санамсаргүй биш харин одоо сүнслэг төвшний одоо огторгон гарсан бол одоо огторгон удирдлагатай одоо тийм харилцаа шүү. Тэгээ ер нь бол одоо хоорондын харилцаанд уулзалт тийм энэ сард болж байгаа уулзалтууд бол ер нь бол зүгээр нэг тохиолдол бол биш ээ. Тийм зүгээр нэг одоо тааралцсан тийм тохиолдсон бол биш. Энэ бол угаасаа огторгоо саанаасаа одоо
та нар учрах ёстой байсан. Угаасаа л төлөвлөгдсөн зүйл гинэ. Тийм болохоор зэрэг айгуу ер нь ал ингээд зүрхээ нээгээд итгэлээр харилцах гинэ. Тийм одоо хүн орны харилцаан дээр итгэлцэл аяг чухал юм байна л да. Тэгээд ер нь аль жоохон хүн орны харилцаанд нээлттэй байгаараа итгэлцэл аяг чухал шүү. Итгэлтэйгээр харьцах гэж аш байна. За хүн орны харилцаа дээр ийм гарлаа. За тэгчээд танд одоо Сахиусны тэнгэрийн энэ сард одоо танд илгээх Сахиусны тэнгэрийн мессеж. За энэ яагаад юу гараад байна? Жон бүтэхгүй болчихгүй юу? За анзаарчлаа сая жоохон фокусын засчлаа. Энэ түрүүний сонио гинт бүтэхгүй ба. Хэцээдсэн мэн би анзаараагүй. За тэгээд танд энэ сард илгээх Сахиусны тэнгэрийн мессеж гэх юм бол энэ шилүүсөө ирвсөө тийм карт гарсан байна. Тэгэхээр зэрэг ер нь ал тэрс гэдэг амьтан бол ингээд чимээгүй ингэж отжоод юугаа олж авдаг тийм одоо ичээ олж авдаг ийм амьтан байгаа. Маш одоо төвчээртэй чимээгүй анж байгаа л шууд ингэж байдаг тийм. Тэгэхээр яг энэ тэрстэй адилхан одоо таныг одоо чимээгүй байдалд хүчээ олж тийм өөрийн зүүн савиндаа бол би итгэхийг бол тий сануулж байна. Тий ер нь аль тий та бол тийм мэдрэмжтэй эрсчтэй мэдрэмж өндөртөө одоо тийм бусдын нууцыг хүндэтгэн хадгалж тий чаддаг юм хүн шүү. Тий тэг ер нь аюу тийм нууцлах хүн байхгүй амтан байхгүй тий эрстэй. Тэгээд энэ сард одоо нэлээд тий ажиглагч байгаараа гэж байна. Тий ажиглагч байж шууганаас ангид байх нь те таныг жинхэнэ хүчтэй болгох шүү гэсэн байна. Тэг ер нь аль тэрс шиг аягч юм шүү дээ. Чимээгүй ажиглаж байгаа л яг хэрэгтэй пангэл те. Тий өөрийн одоо эрсч бас нэлээд зүүн савинд амтан байхгүй те. Өөрөө зүүн савиндаа итгээд энэ сард нэлээд те ажиглагч байгаараа тэг шууганаас ангид хүчээ нөө гэж ашиг гэх юм бол. За ийм мессеж гарч ирлээ. За тэгээд хоёр дахь карт нь болохоор зэрэг тийм flowers. Тийм таны одоо энэ сард нэлийн зүрхний төвөө бол одоо нэг цагаа таны сэтгэл зүрхээ одоо илүү нээж тий хайр гоо үзэсгэлэнг одоо хүлээн авах түгээх чадвараа сэргээгээр гэсэн байна. Тийм та магадгүй одоо энэ карт юу цэцэгний карт гарч иж байгаа зэрэг одоо цэцэгтэй харьцах цэцэгний энерги одоо танд илүү одоо хайр гэгэрл тийм бүтээмжиг бол авчирч магадгүй юм байна. Тэгэхээр ер нь бол тийм энэ сард тийм зүрх сэтгэлээ нээж илүү гоо сайхан нэг илүү таашаагараа гэж байгаа юм шиг те. За ямар ч байсан 100 юм чин гоё нөө цэцэгтэй уул хаданд яваад цэцэгтэй харьцах цэцэгний энерги танд илүү их хайр гэгэрэлтэй бүтээмж авчирч магадгүй юм байна. За Сахиусны тэнгэрийн мессеж юм байлаа. Тэгээд танд одоо сонголтын картнаас танд хэрэгтэй мессеж тавья гэж хадж байна. Энэ нөгөө комплекс гэдэг картахгүй газрын лог гэнэ. За ингээд хамгийн сүүлийн одоо танд энэ 7 сар танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо таны доторх нуугдмал хүчийг ялангуяа нөгөө одоо тийм хүчээд юм байна л да. Тэр нь одоо ялангуяа өөрийнхөө одоо сул дараа гэж боддог, сул тал гэж боддог тий. Тэр хэсгийг бол тий өөрийнхөө сайн тал болгож хувирахыг бол сануулж байна. Тий нөгөө комплекстэй гэдэг гарахгүй. Тэгэхээр зэрэг таны комплекстэй юу сул тал гэж боддог талчин бол тий одоо зовлон биш ээ, онцгүй талчин биш ээ, харин маш тий харин таны айгуу сайн тал
үнэтэй эрдэнчин юм шүү гинэ. Тэгээд одоо тэрхүү одоо тэр комплексаараа өөрийнхөө сэтгэлийн шаналлыг өөрийгөө чөлөөлөх түлхүүр болгоорой гэж байгаа юм байна. Тийм. Одоо танд сул тал юм уу дутагдaltaй талч юм уу сул тал гэж байдаг зүйл байдаг бол одоо тэрийг өөрийнхөө тийм сайн тал болгож хувиргаараа тийм тэрийг өөрийгөө чөлөөлөх, өөрийгөө илүү сайжруулахтай тийм түлхүүр болгоороо өөрийгөө яг одоо байгаагаар нь хайрлах цаг ирсэн байна шүү гэсэн ийм картай. За ингээд одоо 20 дугаар картыг сонгосон нэмрийг ингээд өндөрлөө яг үнэхээр одоо гарсан картуудыг өөрийнхөө одоо тэг бодгосноор ингээд тайллаа үнэхээр таарад таалагдсан бол тэг лайк тараа бити мартаараа. Аман таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол энэ цэцэг гэсэн болохоор ийм цэцэг гэсэн юмос дараараа тэгэх юм бол 2 дугаар картыг сонгосон бөгөөд одоо таны энэ 7 дугаар сар чинь өшөөх одоо дийлгэрч одоо цэцэглэхийг бол тийм бэлэгдээд цэцэг гэсэн юмос дараараа тэгэх юм бол намайг дэмжиж байгаа бөгөөд одоо та өөрийнхөө сарыг одоо сайнаар зөгнж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ одоо маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 3 дугаар картыг сонгосон нэмэр хэлье. 7 сарын ерөнхий адил одоо 7 сар тэг 3 дугаар картыг сонгосон үний өвдтэй ямар хөө сар болох вэ гэсэн юм мэркий. За бүх картуудаа эхлээд бүгдэрийн зэрэг нэгэд үзье. За ямар хөө гой картууд гарсан байна. Тэг ингээд технээс нь тайлаа явж чадж байна. За энэ сард энэ 7 дугаар сард бол ямар сэдвтэй юу чухал сар болох вэ гэхэлэр зэрэг ер нь бол тийм нэлээ одоо позитив тэгээ эрэг байх нь айгуу чухал байна. Тэг ер нь бол одоо юу гэж тийм өөрийгөө хүндлэх, урам өгөх тийм сар болж магадгүй өөртөө урам өгөх болж штэ гэдэг өөрийгөө улам одоо юу гэдэг урамшуулах тэр айгуу чухал болж магадгүй байна энэ сард. Тийм та өөрийгөө тийм одоо юу бусдаас урам хүлээхээс илүү өөртөө үнэлэлт өөрийгөө үнэлэлт өгч сурах. Тийм би бол одоо жишээ нь одоо би бол маш их зүйлийг тийм давж гарсан. Тийм одоо гэх мэтлээ өөртөө нэлээ урам зориг өгөх тэр зүйл маш чухал болж магадгүй юм байна. Тийм ямар ч юм тохиолдсон энэ сард одоо эрэг тийм байх нь нэлээд чухал болох нэ. За ийм сар байна. За тэгчээд энэ сарын уур амьсгал. Энэ сарын уур амьсгал ингээд нөгөө 6 дугаар хүрдэг тийм мэлмийн хүрд айгүй идэвхтэй байгаа байхгүй юу? Тийм сарын уур амьсгал гэх юм бол ер нь таны дотоод хараа одоо 3 дахь шнүүдтэй дотоод хараа зөв мэдрэмж тийм сүнслэг ойлголт нэлээ тийм эрчимжих сар болж магадгүй юм байна. Та ингээ гаднаас биш ингээ дотроосоо харж ингээ шийдвэр гаргах тийм ч одоо шаардлага бол ирж магадгүй. Гэхдээ ямар ч байсан одоо таны дотоод хараа 3 дахь шнүүд одоо тийм ямар ч байсан таны одоо мэлмийн хүрд нэлээд идэвхтэй сэргэх тийм сар болж магадгүй юм байна. Би чи ингэж хараадсан чи юм чи яг үндэ ийм байсан байж та гэдэг ч юм уу. Ямар ч бас ингэж одоо таны зүүн савингийн хараа чи нэлээд өсөлттэй байж магадгүй нэг иймэрхүү одоо уур амьсгалтай гэсэн байна. За тэгээд одоо шууд ажил руу оръё. Ажил үйлс. 7 сард таны ажил үйлс ямар байх вэ гэхэлэр зэрэг тийм ер нь бол та ажил үйлстэй нэлээ хүч гаргаж магадгүй юм байна. Одоо 2 дахин хүч гаргах гэх үү нэлээ одоо хичээж амжилтын төлөө гэсэн тийм ихтгэлтэй та өөртөө одоо тийм ихтгэлтэй тэг нэлээ ингээд айгу зүтгэнэ гэдэг аахгүй бүр ингээд ердөхөөс илүү 2 дахин ч юм уу За нэг инфо карт энэ ажил үйлсээр. Тэгээд энэ картыг харах юм бол тэг ер нь бол тэг зүгээр нэг одоо ингээл
зүгээр л одоо урагшлахгүй юу гэж хэлмээр юм дээ. Янз бүрийн дараа нь яачих хоол өмнө нь ялаа гэдэг чим янз бүрийн юм ерөөсө бодохгүйгээр та зүгээр л хий. Урагшлыг л тийм нилээн хичээх юм байна. Тийм. Зүгээр л яаж тийм урагшлахаа тийм энэ 7 сард нилээн бодно. Тийм. Тэрнээс ингээл контролд бол ингээл темирхэн бол байхгүй юм байна. Ямар ч гэсэн зүгээр л хийгээл ингээл урагшаал явъя гэл нэг тийм эрч хүчтэй байгаа байхгүй тий. Тэгчээд энэ карт гарах юм бол тий энэ бол ажил үстэй одоо ямар нэгэн тусламж ирж магадгүй юм шиг карт байна. Одоо хоорондын харилцаан дээр одоо танд ямар нэгэн шанс боломж үүсч магадгүй эсвэл одоо ямар нэгэн ажил үйлс дээр нэг одоо тусламж ирэх эсвэл яг олон хүн таныг дэмжих тийм ямар ч байсан ямар нэгэн одоо харилцаанаас те ажил үйлс дээр ч одоо тусгалах ус тийм шанс боломж одоо бий болох те тусламж ирэх юм хүзүүлж тийм болох юм. Тийм магадгүйс таныг олон хүн дэмжиж магадгүй. За тийм хүн байхгүй гэсэн хүмүүс ахын бол ямар нэгэн одоо ажил үйлс дээр хоорондын харилцаанаас нэг тийм шанс боломж төрөхний эсвэл нэг тусламж ирэх нэ тийм. За тэгээд ажил үйлс дээр зөвлөгөө авъя гэж бодож байна. Энэ 7 сард юун дээр харуулт дээр вэ гэхлээр зэрэг ажил үйлс дээр зөвлөгөө тийм ер нь бол та одоо хийж байгаа ажлаараа дамжуулан одоо суралцж байгаа тий. Ер нь бол одоо таны хүсэж байгаа ажилч хийж магадгүй ямар ч ажил хийж магадгүй. Тэгэхээр яг одоо хийж байгаа ажилч тий ажлаараа ингээд дамжуулан та ингээд өөрийгөө тий одоо амьдралд суралцаж тий өсөж байгаа шүү. Тэгээ ер нь ингээд энэ ажлаар чинь дамжуулж дараагийн шат руу чинь ингээд бэлдэж байна гэнэ. Та ямар ч ажил одоо хийж магадгүй. Тэгэхээр зэрэг те ер нь энэ ажлыг те энэ ажлаар дамжиж би дараагийн шат руугаа орж байгаа юм байна гэж тийм бодосоо гэсэн иймэрхүү зөвлөгөө мессеж байна. Тэгэхээр зэрэг ер нь бол тэг бүх юм бол утгатай тийм тэг бүх алхам бол таны амьдралын чинь замын одоо цаашдын замын нэг хэсэг шүү гэж энэ картаар хэлж байгаа шүү байна. За ажил үйлс дээр юм зөвлөгөө байна. Юу ч та ямар ч ажил хийж самаагүй чи одоо таны дараагийн шат чинь гаргах одоо дамжлах шүү л гэж байгаа юм байна. За тэгээд ингэж тавьчих. Мөнгө санхүү. Ямар ч байсан. За ингэж ажил үйлсээ дуусгаад мөнгө санхүү дээр энэ 7 сар ямар хаа явах вэ гэхээр зэрэг. Тийм та мөнгө санхүү дээр бусад хүмүүс туслах юм шиг юм хөө. Эсвэл тан дээр ямар нэгэн бонус ч юм уу те нэмэгдэл орлого орж ирж магадгүй. Эсвэл энэ карт ингээ сайн харах юм бол мөнгө санхүү дээр та нэг зоохгүй тийм нөхцөл байдалтай тэгээ та өөрөө хүмүүст ингээд тий бусад хүмүүст ингээ санхүүгээр туслаад байгаа ч юм шиг тий. За чи ингэ чамд нэг үг чамд нэг үг ингээл одоо тий бусад хүмүүсийг одоо санхүү дээр одоо туслах тий. Тийм. За нэг юм хөө юм байж болох юм. Цалингийн тавьж өгч байгаа юм шиг юм картаас. Тийм байна. Гэтэ та өөрөө одоо мөнгө санхүү дээр энэ карт гарч байгааг бодоход нэг тийм зовхгүй нөхцөл байдалтай 7 сард байж магадгүй. Гэтэ та өөрөө ингээ бусдад мөнгө хуваагаад тий. Өгч байгаа иймэрхүү байдлаа яг тусалж магадгүй цалингийн ч тавьж өгч магадгүй тий. Тийм биш юм одоо тийм бишээ гэсэн юм сайхан бол тэ бусдад санхүүгээр тийм туслах магадлал байна. Тэгээд мөнгө санхүү дээр энэ сард за яг энэ ингээд доош харж гарчиж байгаа жоох юу яж магадгүй мөнгө санхүү дээр жоохон төлөвлөгөөгүй байдал байж магадгүй үр дүнгөө зарцуулалт гэдэг юм уу те мөнгөний одоо зохион байгуулалт жоохон дутмагаас одоо өргөө зардлууд те өрчилж одоо төлөвлөгөө зардлууд одоо гарч гайдаж магадгүй тийм учраас тийм дээр болгоомжлороо. За тэгээд энэ картаа харах юм бол мөнгө санхүү дээр ер нь бол шинэ ажил, шинэ орлогын их үүсэр гэх мэт тэр нь бол ингээд шинэ ажил хайх, шинэ
одоо орлогын их үүсвэрийн одоо их үүсвэр олох хүсэл хүч таны дотроос ингээд сэргээд эхэлнэ гинэ. Ямар ч гэсэн би ингээд байгаад болохгүй байна. Шинэ ажлын шинэ орлогын их үүсрийг одоо олж иртгэн хөдөлгөөхгүй болохгүй гэж ингээд дотоод ямар ч гэсэн ингээд дотроос чинь тийм хүсэл хүч одоо гарч ирнэ гинэ. Ямар ч ингэж тайлээ. За тэгээд мөнгө санхүүдэд танд зөвлөгөө гэх юм бол ер нь бол үйлдэл хийсэн байна. Тийм мөнгө санхүүдээр зөвлөгөө гэх юм бол ер нь бодит арга хэмжээ үйлдэл одоо хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй шүү. Тэгэхээр одоо боломжийг хажуугаар бүү өнгөрөөнө. Энэ сард нэлээ одоо шанс боломжууд орж магадгүй одоо тэрийг хажуугаараа бүү өнгөрөөрөө гэсэн байна. Тийм одоо бодит үйлдэл арга хэмжээ мөнгө санхүүдээр яваараа гэсэн байна. За ингээд тавиад за ажил улс мөнгө санхүүгээ дуусгаад одоо шууд хайрцагтлын харилцаа. Одоо хайрцагтал хамаатай гэсэн хүмүүс хамаал. Хайрцагтлын харилцаан дээр ямар хөө амьсгалыг харъя. Энэ 7 сард. Тэг ер нь бол онцгойсэн байдал сайжрах төлөвтэй. Хайрцагтлаар бол итгэл найдар буцаж ирэх хайрцагтлын харилцаан дээр сэргэх, харилцаа сэргэх, сайжрах. Тийм магадгүй ямар нэгэн аль нэг талан одоо буруутай байсан бол одоо тийм бурууга хүлээх, зүрхээ нээх тийм цаг үе одоо тийм үе бол ирж магадгүй байна энэ 7 сард. Эсвэл тийм байхгүй гэсэн юм сайхан бол ямар нэгэн шинэ ойлголцлолын эхлэл болох гэдэг ч юм уу. Тийм ер нь бол хайрынхаа төлөө хоёр талаасаа тийм ухаалаг хандалт бол хийж магадгүй. Тийм нэг ууж хавар амьсгал байна. Тийм одоо энэ харилцааныхаа төлөө хоёр талаас ер нь жоохон ухаалаг бай гэдэг тиймэрхүү хандлагаар нэлээ. Тэгснээс нэлээ сайжирч магадгүй юм шиг амуу одоо хэд шүүмжлэлт байдлаас гарч магадгүй мэн. Одоо биенээс шүүмжлэл Тэгэхгүйгээр илүү одоо тийм 7 сард одоо таны хайрцагтай харилцаа илүү уян хатан илүү одоо амьд харилцаа гэх юм уу хэд шүүмжлэлт байдлаас энэ харилцаа гарах гэдэг ч юм уу. Биений хэд шүүмжлэгээ болгох ч юм уу тиймэрхүү тийм нэлээ сайжрах төлөвтэй гэж байна. Тийм шинэ ойлголцол руу орж чадах юм шиг энэ сард тэгээд танд одоо хайрцагтал дээр зөвлөгөө хайрцагтай адил дээр зөвлөгөө гэсэн чинь кофе нэ гэсэн. Тэгээ ер нь бол хайрцагтай дээр зөвлөгөө юм бол та хоёр ярилцаж одоо хамтдаа ингээд кофе уунгаа тийм хамтдаа тэр агшныг мэдрэх, хөнгөн яриа ярих, тайван уур амьсгал ингээд одоо бүрдүүлэх нь та хоёрын харилцааг илүү их ойртуулж тийм яг нөгөө хайрцагтай харилцаатай ч гэсэн яг тийм найз нөхдийн харилцаатай юм шиг тэгж тиймэрхүү байх юм бол та хоёрын одоо хайрцагтлын харилцаа одоо гүн холбоогоор дамжиж дахин одоо сэргэх боломжтой шүү гэсэн мэн энэ нөгөө зөвлөгөө авахар зэрэг явтай кофе уунгаа ингээл хөнгөн одоо юу гэж хэлмээр юм кофе уунгаа тэр гоё агшныг хоёлаа мэдрээд хөнгөн хүчлээ зүйл ярилцаад ингээ гоё 50 уур амьсгал тийм бүрдүүлээрээ тийм тэгэх юм бол ингээд та хоёрын холбоос илүү тийм гүнзгэр шүү гэж ашиг байна. За тэгээд хайрцагтлын харилцаа тэгээд хоорондын харилцаанд ирсэн татсан. За хоорондын харилцаа дээр нэг юм дэвил өтгөр гарч ирдэг байхгүй. Тэгэхээр хоорондын харилцаан дээр болох нэг жоохон яг гоё юм яриад нэг амттай ч юм шиг нэг тиймэрхүү юм ярьдаг одоо жоохон тийм муу юм гэж хэлэх үү би сайн мэдэхгүй ямар ч ясан одоо ураг татах найз байж магадгүй. Одоо жишээ нь
эрчүүд дээр эхлэх юм болоо гарч пив уу юм гэдэг ч юм уу арх уу юм гэдэг ч юм эсвэл хөөхнүүд дээр хэлэх юм бол ингээ гэр орондоо завгүй хат ч одоо юу гэдэг юм. Тэр амралтанд энэ амралтанд гэдэг ч юм ингээд нэг тийм одоо дими зугаас ингээд ч эсвэл ямар ч нэг тийм муу дуу юмд ингээд тэг өрөө татах найз жоохон бэж магадгүй юм шиг санагдчихээн. Тийм. Тэгсэн мэтлээ та ингээд жоохон дургуутаа мөртлөө ингээд яваал уулзаал тий. Өрөө татагтаад байх ч юм уу. Иймэрхүү хүн орон харилцаан дээр хандлага байна. Тэгэд энэ картыг харах юм бол гэхдээ л та ер нь ингээд ганцаараа байхыг тэлээд үзэж магадгүй ганцаараа баймаар байх тий. Тийм. Ганцаараа баймаар байх та ингээл чадахгүй ингээл жоохон уруу татагдах гал тий. Тиймэрхүү гэж магадгүй. За энэ дээр нэлээд боломжтой л гайваа. Та ганцаараа байхыг илүүд үзэх, ганцаараа байхыг хүсэх тий. За ийм зүйл тэгээд энэ картыг харах юм бол тийм тэгээд нэг жоохон яс гайхал л дээ юу тайлбарлах вэ гэж. Нэг тийм найдвартай биш, далд санаатай байж магадгүй хүн байх. Эсвэл таныг жоохон өөрөө ингэж жоохон юу гэдэг хүмүүсээ жоохон нөр бууруулах иймэрхүү зүйл гэж юм бол эсвэл тиймэрхүү хүн гарч байна те одоо хүн харилцаанд те жоохон найдвартай далд санаатай ингээл тийм. За энэ дээр жоохон боломжтой л гайг баг. За ямар ч гэсэн иймэрхүү өөртөө нөхцөл байдал тохируулаад сонсороо гэж байна. Шинэ завьч гэсэн ингээд зөвлөгөөг нь хэлье. Зөвлөгөө гэсэн чинь одоо нөхцөлгүй хайр, одоо болцлоггүй хайр гэдэг юм гарсан байхгүй юу? Ямар нэгэн болцол нөхцөлтэй шалтгаан тооцохгүй хайр гэж байгаа байхгүй юу? Мужо кино ай. Тэгэхээр энэ хоёр шал өөр хүмүүс байгаа байхгүй. Шал хоёр нэг нь харуулсан нэг тий баланс тий. Тэгэхээр хайр сэтгэл дээр зөвлөгөө гэх юм бол ер нь бол та ингээд хайр одоо уучлаар хайр сэтгэл сүнхүүр дайралцсан ярьж тий. Одоо та ингээд хуур дайралцаан дээр одоо энэ 7 сард тий ингээд тийм бусдыг өөрчлөх гээд ах хэрэггүй. Одоо яг одоо байгаа чигээр нь бол тий одоо хүлэн зөвшөөрөх нь тий хамгийн том одоо хүнд гаргаж байгаа сэтгэл шүү. Тэг ер нь бол зөв харилцаа гэдэг бол тэг бусдыг өөрийн хүснээр одоо байхыг шаардах биш. Харин тэр хүний яг одоо тийм байгаагаар нь ойлгож тэг хүлээн зөвшөөрч чадах нь бол маш том сэтгэл ухаан шүү гэнэ. Тэг ер нь бол хүний яг л байгаагаар нь тэг боддоор ийм хүн юм байна да. Хүнийг бол хүн өөрөө хүсэх юм бол өөртөө тэрнээс бол бусдыг бол бид нар өөрчилж өөрсдийнхөө санаагаар өөрчилж чадахгүй тий. Тэгэхээр зэрэг ер нь бол тийм яг баар нь төвлөж аваарай. Тэр бол хүмүүст гаргаж байгаа хамгийн том сэтгэл шүү гэсэн байна. За ийм мессеж байна танд. За тэгээд одоо ажил, санхүү, хайр сэтгэлгүй харилцааны бүгдийг тайлж дуусаад танд энэ одоо сард тийм 7 сард танд илгээх сахиус нэнгэрийн мессеж дээр энэ хоёр карт гарсан баа. Бison, abundance гэх нөхөх гоё карт байна. Энэ нөгөө бison гэдэг амтан чинь нэлээд юу амтан гэдэг вэ? Нэг тийм тайван дотоод ингээ баттгалаа юу гэдэг бison бол тэг хүчрхэг тиймтэй. Хүчрхэг мөртлөө тийм намуухан тийм гүн ухаантай амт мэдэг. Тэгэхээр зэрэг сахиус нэнгэрийн мессеж юм бол одоо таныг энэ одоо бison шиг одоо зоригтой бай, тайван бай. Тийм одоо тэгэх юм бол одоо элбэг хангалуун байдал тий. Элбэг abundance тий. Элбэг бол тан дээр бол тий угаасаа байна. Эсвэл одоо тэгэх юм бол тий тайван зоригтой байх юм бол удахгүй тий элбэг байдал тань руу тий ирж байгаа шүү гэж юм шиг санагдаж байна. Тийм. Тэгээд ер нь бол альва юмд ингээд талархах сэтгэлтэй тийм байх юм бол одоо орчлонгийн ивэл бол тасралтгүй тий одоо танлуу урснаа та одоо дотоод итгэл дээрээ төвлөр өөрөө тий
дотоод итгэл дээрээ төвлөрөөр одоо ер нь бол ингээд танд боломжууд ингээ хаалгаа тэнээж байгаа шүү гинэ. Ямар ч илүү төлбөг байдлын карт гарсан болохоор зэрэг тийм бизон шиг тайван дотоод итгэлтэй агараад. За энэ гоё карт гарсан байна. Та дотоод итгэл дээр төвлөрч чадах юм бол одоо боломжууд танд хаалга нээж байна гэсэн юм утгатай мессеж танд гарсан байна. Тэгээд бас нэг одоо нэг карт гэх юм бол тэгээд дадлага гинэ. Дадлага хийх. Тэгэхээр зэрэг ер нь бол тасралтгүй одоо давтлага одоо таны замыг тэнгэрэлтүүлэн шүү одоо өдөр бүрийн одоо жижиг хаалхмууд ирээдүйн их хаалгыг нэнэ. Тэгэхээр зэрэг өөрийн ур чадвараа байнга давтаж төвлөржүүлээрээ одоо тэгэх юм бол та том амжилтанд хүрэх шүү гэсэн. За сахилт тэнгэрийн мессеж юм байна. Одоо энэ сар дэлгэх танд хэлгэх мессеж. Тэгээд одоо хамгийн сүүлийн картаараа одоо танд энэ сард хэрэгтэй мессеж авъя. Урсгалын могоо биш лөө гарсан байна. Энэ нөгөөний нагаарын норуу гэдэг нь болохоор зэрэг яг махчилж орчуулах юм бол одоо сайн урсгалд мордог гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг зөвхөн монголоор утгаар нь орчуулах юм бол сайн цаг айсуу гэдэг юм карта. Тэгэхээр зэрэг танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ сард та одоо яг зөв урсгал дээрээ явж байна шүү. Ер нь бол сайн цаг айсуу итгэж тайвширч урагшаа ингээд зөөлөн хөв гинэ. Одоо энэ амьдралынхаа энэ юуг дагаал урсгалыг дагаал Тэгэх юм бол одоо эерэг өөрчлөлтүүд одоо ингээд таны амьдралд эерэг өөрчлөлтүүд одоо ингээд эхэлж байна шүү гэсэн иймэрхүү мессеж байна. За би нэг багцлаад нэг хэлхийг чи одоо сайн цаг айсуу та одоо зөв урсгал дээр явж байна. Одоо итгэж тайвширч урагшаа ингээд зөөлөн хөвөд яваа эерэг өөрчлөлтүүд одоо эхэлж байна шүү гэсэн ийм л утгатай юм байна. За ингээд хэрэг олон дахин давцсан болоо уучлаарай. За ингээд өндөрлөе одоо үнэхээр энэ хүртэл үзээд таалагдсан бол лайк тараа битэн мартаараа. Мөн таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ карт нь бэрэг дуртай. Айгу хөрх нөө эерэг хөхтөхгүй эерэг одоо улаан туга мандалж авъя би чаднаа гэсэн тий. Тэгэхээр зэрэг хүүхдийн эмоож улаан тухта ямар нэгэн туг хүүхд ингээд туг арж байгаа хүүхдийн эмоож мэдэж байхгүй хальтаа зүгээр хүүхэд дарж олно амуу туг дарж олно тий ямар ч хамаагүй улаан туг байвал тийм бүр сайн улаан туг дараад хүүхд тарах юм бол одоо энэ 3 дугаар картыг сонгосон бөгөөд одоо өөрийнхөө 7 сарыг тийм айгу эерэг сайнаар тийм зөвнж байгаа амуу тийм намайг дэмжиж гэсэн үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн. Одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн имжлэг хүртэл баяртай. За ингээд хамгийн сүүлчийн 4 дугаар картыг сонгосон нэмэр эхлэе. 7 сарын ерөнхий адил. За 4 дугаар картыг сонгосон хүнийхээ одоо бүх картуудыг зэрэг нэгтцээ. За иймэрхүү картууд гарсан байна. Гоё картууд гарч байна. За ингээд эхнээс ингээд тайлбаръя. За энэ картаар бол одоо энэ сарын сэдв одоо юу чухал болох вэ гэсэн зүйл дээр татсан байгаа. Энэ бол хэлэр. Тэр нь айгу сайн чихнэр одоо тийм утгатай карт байгаа. Ерөөхдөө тэгэхээр зэрэг энэ сард та туслах, тэтгэх, халамжлах энэ зүйл айгу чухал болж магадгүй юм байна. Тийм. Одоо хихнийг одоо сайн ээж, сайн эхнэр, сайн туслагч, сайн багш, сайн найз ч юм уу тий.
Одоо ямар ч байсан хин нэгэнд нь одоо хэрэгтэй байх, тийм хүн байх нь аягүй чухал болох юм байна. Тийм. Тэгж тайлж бодож чинь ямар ч байсан та тий юу чухал болох вэ гэх юм бол тий. Ер нь одоо аягүй тавчхан хэлэх юм бол тий сайн ихнэр, сайн туслах, сайн багш. Тийм хэнийг сайн найз тий. Тийм энэ сэдвэр их чухал болох юм байна. За тэгээд энэ сарын одоо уур амьсгал гэсэн чинь тэгээ охин тэнгэрийн карт гарсан байгаа. Тэг ер нь бол энэ сарын уур амьсгал гэх юм бол ер нь нэлээд эмгтээлэг энерги, таны эмгтээлэг энерги нэлээд тий эмгтээлэг энерги нэлээд идэвхжиж магадгүй юм шиг санагдаж байна. Одоо нэлээд юмд одоо уян хатан хүлээцтэй, мэдрэмжтэй байх. Тийм одоо ухаалаг одоо төлөвлөгөөгөө те ажимдалаа төлөвлөгөөг нэлээ одоо тийм ухаалаг төлөвлөх гэдэг ч юм уу. Тийм ер нь жоохон дотоод мэдрэмжээ зүүн сайвангоо те өдлөхөө анхаарсан. Тийм эмгтээлэг хүчгүй мэдлэг нэлээ тийм дүүчих саруулж магадгүй. Таны одоо эмгтээ тал чинь нэлээ те тийм идэвхтэй гарч ирэх. Идэвхжүүлэхээс өөр тий аргагүй болох гэдэг ч юм уу нэг юмрхөө тий сар байна. За ямар ч гэсэн эмгтээлэг тий энерги чинь нэлээ идэвхж хэм сар болж магадгүй гэж хэлээ. Одоо тавчнаар хэлээ тий. За ингээд ажил төрөл ажил үйлсээр энэ сард ямар хөө хандлага байна вэ? За тахын ажил үйлсээр болохоор зэрэг ер нь бол жоохон нэг тийм ажил үйлсээр ямар нэгэн зүйлийг жоохон нэгтгэж чадахгүй, жоохон нэг тийм төөрөгдөл бол байна. Эсвэл одоо та өөрөө одоо ямар нэгэн тааламжгүй нөхцөл байдалд ажиллах ч юм уу те онцгүй нөхцөл байдалд энэ ажил үйлсээ хийх ч юм уу. Нэг тийм жоохон ядаргаатаа дээдрэтэй ажил байх юм бол ямар ч нэг жоохон тиймэрхүү зүйл байна. Тэгчээд энэ карт харах юм бол тий ер нь жоохон ингээд яхаа мэдгүй ажилдаа яг яах ёстой мэдгүй жоохон ингээд ганцаардл юм шиг төөрөгдөл юм шиг байгаад байгаа байхгүй юу? Тий. За яг энэ болоогүй болох учиртай одоо иймэрхүү хандлага одоо жоохон харагдаад байгаа учраас та энэ дээр нэлээд анхааралтай байж чадах юм бол гайг байх гэж бодож байна. Жоохон төөрөгдөлд орсон юм шиг юу хийх ёстой мэдгүй гэдэг чинь жоохон ганцаардл юм шиг иймэрхүү картууд. Тэгээ энэ карт ингээд авах юм бол ер нь одоо ажлын үйлсийнхаа талбарт ч юм уу те сэрэмж бол аявуух байна. Тийм одоо бусдын үг үйлдэл дээр хэд анхаарлаа хандуулах те тэрнээс болоод өөрийн хийх ёстой ажил дээрээ төвлөрж жоохон сулрах юм шиг тиймэрхүү эрсдэл жоохон байж магадгүй юм байна. За яг энэ ингээ болоогүй болохоор тий танд одоо зөвлөгөө авъя. Ийм болохгүй тулд юун дээр одоо анхаарах вэ гэсэн чинь ийм карт гарсан. Тэгэхээр ажил үйлсээр зөвлөгөө гэх юм бол тий одоо ажил үйлсээ тий одоо юмыг тий урдаас зохицуулж гинтийн зүйлд бэлэн байгаарай гинэ. Ажил үйлсээ өмнөөс их зохицуулах юм байна. За ингүүл ингийн тэгвэл ер нь бол энэ 7 сарын ажил үйлсээ нэлээд өмнөөс ингэж зохицуулж тий АБ барианттай ингэж хийгэрээ. Ийм болох юм бол би ингэж тэгэх юм бол тэгнэ гэдэг одоо юу гэдэг тий. Тэг ажил үйлсээ тий урдаас нэлээд зохицуулаарай гэж байна. За тэгэх юм бол энэ зүйлс бол нэлээд гайг болно гэсэн. За тэгчээд мөнгө санхүү дээр юм карт гарсан маа. Мөнгө санхүү дээр болохоор зэрэг таны одоо хүсэж байгаа орлого бол орж ирж магадгүй. Муу одоо тийм биш байлаа гэхэд танд бол туслах тэг өгөөмөр хүн бол байна. Мөнгө олох төр тийм. Эсвэл танд одоо санхүү мөнгөн дээр нэлээд үнэт зөвлөгөө өгөх тий. Танд санхүү мөнгөн дээр нэлээд сэтгэл гаргах ч юм уу. Эсвэл танд ямар ч гэсэн ингээд
туслах те мөнгө санхүү дээр одоо туслах хүн байна. Тийм итгэснээр одоо таны хүсэж байгаа дэ орлого бол орж ирэх магадлал өндөр байна гэж гарч байна мөнгө санхүү дээр. Тэгээд энийг харах юм бол ер нь бол тийм мөнгө санхүү дээр болохоор зэрэг яг орлого чинь нэлээ нэг ингээл тусламж орж ирэл нэг докторгүй болол одоо юу гэдэг жоох юм докторгүй байж магадгүй нэг болол нэг хөвгтөч мэдээ жоохон докторгүй байж магадгүй. Гэхдээ та ингээд танд одоо мөнгө олохтой одоо шин санаа ингээ байгаа ч гэсэн зөвхөн ингээд хүсхээс өөр юм хийж чадахгүй байж магадгүй ч юм шиг юм карт байна. Тийм хүнгээ чам доош уул нэг юмсан тэх юмсан гэсэн айгүй шин санаа айгүй байгаа. Даа чи ингээ жоохон ингээ доош харцмаас тэгээд жоохон тийм зөвхөн одоо хүсэл бол айх гэж магадгүй шин санаа орж ирэлтэй мөнгө санхүү дээр. За тийм ээ. За тэгээд дэн картыг харах юм бол мөнгө санхүү дээр бас одоо санхүүгээ нэлээ одоо удирдах чадахгүй байгаа тийм мэдрэмж төрж магадгүй. Би ч одоо санхүүгээ нэг л юу яаж чадахгүй хачин гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо тийм мэдрэмж бол төрж магадгүй юм шиг санагдаж байна. Тэгээд энэ гурван картыг харах юм бол ер нь бол тийм танд туслах те сайн сэтгэлтэй хүн байна. Тэгээд шин санаа оноо аюух орж ирнэ. Гэтэ та жоохон үйлдэл арай энэ сард хийж амжихгүй байх юмсан гэдэг мөнгө олох шин санаа аюух орж ирнэ. Мөн одоо жоохон юугаа юу гэдгийг орлого зарлагаа ч юм уу скол хит мөнгө үрдэг ч юм уу. За тийм биш л ямарч ингээд нөгөө санхүүгээ жоохон удирдах чадахгүй байна да гэж те. Тийм мэдрэмж орж ирэх. Тэгэд энэ дээр танд зөвлөгөө гэх юм бол шинжилгээ ухаанчаар хандсан юм зөвлөгөө гарсан байна. Тэгэхээр зэрэг санхүү мөнгөн дээр зөвлөгөө гэх юм бол бизнес эсвэл ямар нэгэн санхүүгийн асуудлаа та шийдэхдээ шинжилгээ ухааны аргыг ол хэрэглээрээ одоо тодорхой зорилго, тооцоо, туршил, дүн шинжилгээтэй ингээд юу те мөнгө санхүүтэй ингээ хандаараа зөв ингээд энгийн үгээр хэлэх юм бол одоо тийм бодит тооцоотой системтэй айгу хандах юм байна. Одоо орлого зарлагынхаа тоо мэдээллийг ингээ хөтлөөд ингээ бичээ те ийм орлого орж ирсэн, ийм орлого гарсан, энийг ингээ гэдэг ч юм ямар ч бүр ингээ айгу тийм шинжилгээ ухаанчаар те тийм орлого зарлага ингээ тоо мэдээллийг сайхан хөтлөөд ингээ айгу тийм тэгээрэй гэсэн мэн. Тэгэх юм бол айгу ойлгомжтой бол ирэх юм байна л да. Юу хийх нь цаастаа те. За амарсан юм зөвлөгөө гарч ирлээ. За тэгээд за энэ дээр за одоо ингээд ажил үйлс санхүүг ингээд дуусгачаад хайрцагтай харилцаан дээр ямар хөө саруулах нэ. Тийм харъя гэж бодож байна. За одоо хайрцагтай за хайр сэтгэлийн харилцаан дээр болохоор зэрэг чи мөнгө санхүү гэсэн тий. Хайр сэтгэлийн харилцаан дээр ер нь бол жоохон асуудал бол байна. Хайр сэтгэл дээр асуудал бол байна. Та нэлээд харилцаанд тий хосын ч юм уу тий ямар хайр сэтгэлийн харилцаан дээр нэлээд тийм ядарсан байж магадгүй ямар ч төвхтэй юм дээ гэдэг ч юм те. Би жоохон харилцааны тийм ядрал бол байна. Тийм. Тэгэд ер нь бол энийг харах юм бол одоо удаан төрөлжилж байгаа харилцааны одоо сэтгэл ханамжгүй байдал бол тийм одоо таны хайр сэтгэлийн харилцаан дээр чинь тийм байж магадгүй юм байна. 7 сард тэр нь болохоор зөвхөн 7 сард ч биш өмнөөс тэ нэлээд удаан үйлжилж байгаа нэг харилцааны нэг тийм сэтгэл ханамжгүй тэг байдал жоохон бухимдал ч юм уу тийм байна. Тэгээд ер нь бол энэ картыг харах юм бол хайр сэтгэлийн харилцаан дээр одоо нэгэн хэвийн ойлгомжтой гэх үү. Тэг ер нь ингээл угаасаа л миний хажууд байж л байдаг хажууд байж л таарна байх ёстой мэт нэг тийм би биендээ талархахаа марцсан гэдэг ч юм уу
хитрхи нэгэн ивийн болцсон юм шиг хайртай харилцаа. Тийм. За нэг тиймэрхүү уур амьсгал байна. За энэ дээр ийм болохгүй төлөө танд зөвлөгөө гэх юм бол хайртай зөвлөгөө. Карписой түрүүн татсан хаашаа. За танд зөвлөгөө гэх юм бол хайртай харилцаан дээр энэ сард тэгэхээр зэрэг энэ болохоор зэрэг юу тал руу гарч ийн гэж бодож байна. Хайртай харилцаан дээр зөвлөгөө. Яг та одоогийн байгаа энэ нэг одоо талархалгүй юм шиг те одоо яг нэгэн ивийн тэгж явах хэвээр байж явах хэвээр юм шиг те нэгэн ивийн болцсон. Тэгээ жоох ингээд тийм бохимдолтой юм шиг энэ харилцаан дээрээ та энэ сард ал юу яавал зүгээр юм бэ одоо зоригтойгоор өөрчлөлт хийвлээ. Тэг зүгээр гэж гарч байна. Зөвлөгөө те. Тэгэхээр зэрэг та хасан харилцаа ч юм уу хайртай харилцаан дээрээ зоригтойгоор өөрчлөлт шинжилэлт хийх, хандлагаа өөрчлөх одоо нэг дахин одоо давтагдаад байгаа те энэ гомдлын хэв маягийг те таслах те ямар ч байсан тийм цэвэрлэгээ шинэ эхлэл шинжилэлттэй ингээд дахин давтагдаад ингээд бүр ингээд нэг юу ингэсэн юм нэлээд ор тастай өөрчилж хандлага нэлээд өөрчлөх цаг болж ирсэн байна. За энэ ямар ч байсан нэг олон үзэж авахаар өөрөөсөө тийм нөхцөл байдал тохируулаад ойлгож авах гэж бодож байна. За тэгээд зуршлаараа сая юу тасарчих шиг боллаа. За тэгээд сая хүн хайртай харилцаа хэлсэн маа. За ингээд хооронд харилцаа энэ 7 сард гоё зэ тоо. Хооронд харилцаа. Ер нь бол таны ойр тойронд урт удаан тий бие нээтгэдэг, дэмждэг тий бодтоор тусалцдаг ч юм уу. Тиймэрхүү бол хүмүүс тий. Тиймэрхүү хүмүүс бол байна. Энэ 7 сард муу энэ хооронд харилцаан дээр хэнийг нь одоо таны найс нөхдөд ч юм ямар ч асан хооронд харилцаанд одоо танд хамааралтай ч юм уу эсвэл таньдаг хүн ч юм уу энийг тийм хол явна гэсэн ихсэх хүмүүс биш магадгүй. Бас тан дээр ингээд ирэх хүнд бас байна. Тий. Энэ хоёр айл нэг гэж бодож байна. Тий. Нэг хэсэг хүмүүс одоо ямар нэгэн хүн одоо хоол явж байхад нэг хэсэг хүмүүс ирнэ, хүн ирнэ гэдэг ч юм уу тий. Хооронд харилцаанд ямар иймэрхүү нэг үйл явдал хийж магадгүй юм байна. Тий. Явна скол ирнэ тий. За өөрөөсөө нөхцөл байдал тохируулаад сонсороо. За энэ картыг харах юм бол ер нь хооронд харилцаан дээр ямар нэгэн сорилт дуусна гэдэг байхгүй. Ямар нэгэн зүйл сорилт дуусна. Тийм магадгүй хооронд харилцаан ямар нэгэн хүнтэй ямар нэгэн зүйл дуусаа сорилт дуусаа тэгээд тэр хүн явах тий. Эсвэл шинэ хүн ирэх тан дээр иймэрхүү утгаар тайлбарж чадж байна. Тэгээд ер нь бол хооронд харилцаа бол одоо таны ойр тойронд ч одоо тий урт удаан хугацаанд тэтгэлцэлтэй байсан хүмүүс тий байна гэх мэтчлэн за иймэрхүү байдлаар тайлбарж бодож байна. Тэгээд хооронд харилцаан дээр одоо зөвлөгөө гэх юм бол энэ ерөөшөө гэдэг картаа тэгэхээр ер нь бол тий хооронд харилцаан дээр ямар ч хүн байсан одоо айгу зөөлхөн хандаараа аль болох тий наанда цаантаа уян хата хандаараа хайр инрэл өршөөлөө үзүүлээрэй гэж байна. Их гоё карт тий. За энэ баахан эмэгтэйчүүд дандаа нэг тийм зөөлөн гэсэн карттай. Энэ 7 сар та нэлийн бүх юмд айгуу тийм зөөлөн хандвал их зүгээр ах гэж бодож байна. За ингээд одоо бүх ажил үйлс мөнгө санхүү хайр сэтгэл хүн харилцаа гэж дуусчаад одоо тань дээр одоо хасна тэнгэрийн мессеж буюу одоо сахиус тэнгэрийн мессеж гэж хэлсэн ч болно. Хүн дээр иймэрхүү картууд гарсан байна. Сахиус тэнгэрийн мессеж гэх юм бол хар ягвар. Тэр нь бол энэ хар ирүүс чи айгуу тийм дотоод хүчтэй юу гэдэг вэ? Амтэн тий. Тэгэхээр зэрэг
энэ сард та нэг одоо дотоод хүчээ нэлээд олоорой гэсэн байна. Одоо амьдралд ингээд толгороод байгаа тий сорилтуудад ингээд сорилтуудад ингээд зогсолтгүй, айцгүйгээр өөрийн дотоод тэг хүч эртний ухаанаа уйлд суул гэж ааз тийм дээр. Эртний даа юу. За уйлд суул та эртний сүнстэй хүн болов. Одоо хөшин сүнстэй юм уу те? Ямар ч байсан өөрийнхөө те зогсолтгүйгээр, айцгүйгээр одоо орж ирж байгаа энэ сорилтууд те дотоод хүчтэй өөрийнхөө одоо дотоод ухаанаа ашиглан те тийм даван туулаараа гэсэн байна. Тийм таны сүнс чи магадгүй жоохон одоо сүнсний үед хөшин сүнс тийм байж магадгүй үйлцэл те. Тийм болохоор зэрэг одоо яг тийм энэ 7 сард болохоор зэрэг ямар нэгэн те сорилт айхан бол тэрийг те айцгүйгээр те өөрийн дотоод хүчээрээ дотор байгаа те мэрэгэн ухаанаа ашиглаж те дамд тийм туулаараа гэсэн байна. За тэгээд бас нэг энэ карта. Тинас сахус нэг мессеж. Тийм тамаадгүй одоо сэтгэл дотроо одоо тэг хийг тээж бүхнийг ингээд ганцаараа тийм одоо даван туулж тийм явж иж мэднэ. Тийм болохоор зэрэг одоо тийм заримдаа ингээд жинхэнэ хүч гэдэг нь бусдаас ингээд ухаалаг тусламж тийм ухаалаг тусламж ал тийм аваарай гэж байна. Ер нь ал та өөрөө ингээд тийм бүхнийг ингээд даагаад ингээд зүтгэх биш харин итгэж болох нэгэнд ингээд тийм сэтгэлээ нээгээд тийм. Тэгэхээр ямар ч гэсэн хүнээс ингээд одоо зөвлөгөө аваараа. Тийм хүнтэй өөрийнхөө одоо хэцүү байгаа юмнуудыг одоо ярьж тийм нээж тийм тусламж аваарай гэж ааш байна. Тийм жинхэнэ хүч гэдэг бол тийм бусдаас тийм ухаалаг тусламж хүсч одоо сэтгэлээ нээж чаддагт аяг оршдог шүү дээ. Тэг яг одоо өөрөө бүхнийг тийм дааж авахгүй дээ. Тийм битээ зүтгээрээ итгэж болох те нэгэнд нь сэтгэлээ нээгээд те. Тийм тэр үед те таны одоо сэтгэлд тийм гэрэл орж ирэх шүү гэсэн иймэрхүү тутгаар тайлхиж чадж байна. За тэгээд за сонголтын картаас бас тийм мессеж авах гэж бодож байна. Ингээд бүх картуудаа тайлбарлаж дуслаа. Ингээд хамгийн сүүлчийн сонголтын картны мессеж гэх юм бол Хэнкокер. Энэ нөгөө өөрчлөлтийг хүлээж аваарай гэсэн ширүү гэсэн юм карт байна. Тийм тэгэхээр зэрэг таны амьдралд одоо ингээ шинэ үе ирж иж магадгүй юм байна. Энэ өөрчлөлт гэдэг аахгүй тий. Шинэ үе ирж иж магадгүй. Өмнө байсан одоо амьдралын хэв маяг ч юм уу ингээд зуршлаас ингээ салхацааг болсон гинэ. Тэгээд ер нь бол таны амьдралд орж ирж байгаа энэ шинэ өөрчлөлт болохоор зэрэг генетийн эсвэл одоо тийм баг зэрэг тийм эмзэг мэдрэмж ал танд төрүүлж тийм болцсохгүй. Тэгэхээр зэрэг одоо тийм жоохон эмзэг жоохон хэцүү гэж магадгүй. Гэхдээ урт хугацаанд хугацаанд ингээ харах юм бол аюу сайн өсөлт ингээ авчирнаа гинэ. Яг одоо ингээл эгийн юм өөрчлөгддөг ч юм уу одоо дисквал тийм баг зэрэг танд тийм эмзэг мэдрэмж ингээ энэ өөрчлөлт ингээ төрүүлэх гэж магадгүй. Гэхдээ энэ бол урт хугацаанд ингээ харах юм бол одоо таны хувьд аюу сайн өсөлт авчрын шүү. Ер нь бол өөрчлөлтийг хүлээж аваарай гэж байна. Тийм өөрчлөлт ирж байна. Тийм зовтох биш те хүлээж аваараа. Тийм энэ өөрчлөлт бол одоо таны сэтгэлд аж амьдралд чинь те шинэ хаалгыг те нээж ан шүү гэсэн байна. За ингээд
заавал жоохон хамгийн сүүлчийн картыг би жоохон өмнөх одоо 3 картыг тайлбарлах та нэлээ ядарсан байна жоохон. Хамгийн сүүлийн картан дээр жоохон юу яачлаа. Тайлах гэж жоохон зүдэрчлээ уучлаарай нэг жоохон. Нилээ арай олцсон болохоор жоохон ядарсан байх шиг байна. За ингээд одоо өндөрлөө одоо энэ үртэл тий үнэхээр таалагдсан бол лайк тараа бити мартаараа. Муу одоо таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүн байх юм бол энэ охин тэнгэрийн карт гарсан болохоор зэрэг юм хөөрхөн яг юм бурхан шиг юм хтэй иймэрхүү одоо эмож ямар шамаагүй тийм очиж олон ямар ч тэгээ охин тэнгэрийг санагдуулам тийм гоё эмож хамбал дараараа. Тэгэх юм бол хамгийн сүүлчийн тийм 4-р картыг сонгосон бөгөөд одоо намайг дэмжиж байгаа та өөрийнхөө 7 сарыг сайнаар тийм бэлэгдэж гин гэсэн үг шүү. Тэгээ нэлээ эмгтэй карттай гарсан болохоор энэ сард одоо таны нэлээ эмгтээлэг шин чанар уян хатнаанта цантаа тий уяхан зөөлхөн юмрхүү байвал айгу зүгээрээ гэдэг айгу том мессеж өгöd байгаа юм шиг санагдчих байна. Өөр ч хаана гослаа. Тийм гуравтай. Тийм бүгд айгу зөөлхөн гоё тэрчүүд. Тэгэхээр зэрэг энэ сарын одоо таны гол одоо point гэхүү одоо гол юм чинь одоо нэлийн юу байх юм бэ? Та магадгүй хэрэг хүнтэй суцсан бол тэ хүүхдээ ээж бол сайн ээж, сайн эхнэрцгөө, сайн туслах, сайн найз, тийм эмгтээлэг, уян хатан, өршөөнгөө, тийм одоо охин тэнгэрүүчиг юм ухаалаг үзэсгэлэнтэй тий энэ наасаа гэсэн мессеж нэлээд төгж байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд одоо ямар нэгэн гоё охин тэнгэрийн ямар дараараа тэгэх юм бол одоо 4-р картыг сонгосон бөгөөд намайг дэмжинэ гэж бодно. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн одоо бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн одоо бичлэг хүртэл баяр таа. Bye bye.